Сайн байцгаана уу өмнөх ангид Бона нууцлаг илгээмж хүлээн авч харин Тэсон руу үл таних дугаараас далд утгатай зурус ирснээр тэдний жинхэнэ дайсан хинбэ гэх асуулт улам бүр ээдрээтэй болж өндөрсөн шүү дээ. За тэгвэл дараагийн сонирхолтой хэсэгтээ хамтдаа орцгоё. Киногоо дуустал хамтаагаараа. 5 дугаар анги эхлэхэд Тэсон эхнэр охин хоёрт зориулан өөрөө өглөөний цай бэлдсэн нь Бонаг ихэд гайхшуулж басхуу маш их баярлуулсан. Удалгүй Жиас ирж өнөө хүүхэлдэйг авч тоглож эхлэв. Охиноо хүүхэлдээтэй тоглож байгааг харсан Боно дотроо бага зэрэг тавхөрхөж байлаа. Учир нь энэ хүүхэлдээнд өмнө нь чагнах төхөөрөмж суйрлуулсан байсан шүү дээ. Хэдийгээр тэр үүнийг илгээсэн хүмүүсийн эсрэг хэдийнэ арга хэмжээ авсан ч сэтгэл нь бүрэн амарч чадахгүй л байв. Өглөөний цайны дараа Тэсон ядарсан биеэ арай ядан чирсээр ажил дээрээ ирдэг. Өндрөөс унаж ам өргөцсөн ажилтны талаар ярих, хамт олонныхоо яриаг ч сонсхийг хүсэхгүй байлаа. Энэ хооронд мөрдөгч Жин Кингфишерийг мөрдөх бодлосоо огтхон ч татгалзаагүй бөгөөд шинээр мөрдлөг явуулах төсөл санал болгодог. Түүний туслах нь ямар ч үр дүнгүй хэрэг рүү муухарлан түтгсээр байсанд дарга нь ихэд уурлан эсэргүүцэж байв. Гэвч Жин нэгэн шийдсэн л бол зөрүүдлэн зүтгэсээр л байдаг зантай. Туслалхууд нь Жинийг хитрхи түргэн зантай гэж буруутгах боловч сүүлийн үед гарсан осол авааруудыг бодоод үзвэл үнэхээр ойлгоход бэрх хачирхалтай байлаа. Жин эдгээр ослууд нь зүгээр л Кингфишерийн халахвч байж магадгүй бөгөөд түүний ашигладаг ганц арга нь зөвхөн мэрэгэн буучийн ур чадвар биш гэж таамаглаж байв. Тэгтэл тэрээр Кингфишерийг яаж үйлдэл дээр нь барьж авах аргаа одоогоор бодож олж чадаагүй л байлаа. Харин Бонагийн тухайд тэрээр өнөөх чагнах төхөөрөмжийг багийнхандаа авчирч судлуулахаар өгдөг. Үүний дараах нь тэдний баг шин даалгавар хүлээж авна. Шин байны үйлдсэн аимшилт гэмт хэрэгүүдийг дийлэх ба баян өв залхамжлагч Чүнгүү байв. Энэ залуу аав нь парламентын гишүүн гэдгийг далиндуулан нэгэн үзэсгэлэнтэй охиныг тамлаж харгас хэрцээгээр хүчирхийлсэн байдаг. Хүснээ авсныхаа дараа тэрээр хохирогчийг өндрөөс түлхэж амиа хорлсон мэт харагдуулахаар тайзнаа тавьсан байж. Түүний хохирогч босон охидын тоо өдгөө хідэн 10-аар тоологдох хэмжээнд хүрсэн байв. Гэвч энэ өөдгөө амьтны авсан ял нь ердөөл 2 жилийн тэнсэн харгалзах хөнгөн шийтгэл байсан бөгөөд үүний дараа тэрээр үргэлжлүүлэн дураараа дургиж бусдад гай тарих эрх чөлөөтэй хിവэрэ үлджээ. Гэхдээ энэ удаад хэргийг зохицуулахад бага зэрэг хүндрэлтэй байв. Учир нь парламентын гишүүн аавынх нь сонгуул болоход ердөө ганцхан сар үлдээд байлаа. Сонгуульд нь сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж аав нь хүүгээ казинод гаднаас нь сайтар түгжиж гадаж гарахыг нь хатуу хоригдсан байв. Өөдгөө Чүнгүүгийн энэхүү тэнэг угайгүй байдлыг харсан Боно хохирогчдын өмнөөс маш ихээр хилэгнэж энэ хэргийг өөрийн биеэр хариуцаж авахаар сайн дураараа урагшгардаг. Тэрээр даалгавар биелүүлэх өдөр түүнийг суглаанд хожуулж, хонжуур таарсан мэд сэтгэгдэл төрүүлэх санал гаргана. Учир нь тэрээр Чүнгүүгийн амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрийг түүний үххийн өдөр болгохыг хүссэн юм. Харин үххийн өдөр гэж хэлэх үедээ Бона нэгэн чухал зүйлийг санан цочирдож орхив. Яг энэ мөчид хадам ээж нь түүн рүү залгасан тул тэрээр хурлаас яаралтай чөлөө гуйн гэрийн зүг гүйж хурлын үлдсэн хэсгийг маргааш үргэлжлүүлэхээр хойшлуулдаг. Энэ хооронд Тэсон 2-7 оны өмнө өндрөөс унаж амиа алдсан ажилтны хэргийн газар дэрнэ. Анхан шатны мөрдлгөөр уг ослыг хохирогчийн хайхрамжгүй байдлаас болсон гэж дүгнсэн байв. Тэсоны багийн даалгавар бол энэ нь үнэхээр хувь хүний алдаанаас үүдэлтэй золгүй явдал байсан уу? Эсвэл осол мэт харагдуулан хэргийг хавд арж мартагдуулах гэсэн аллах байсан уу гэдгийг шалгаж тогтоох явдал юм. Гүйцэтгэгч компанийн төлөөллөөс хэргийн талаар асуухад тэрээр цагдаа, хөдөлмөрийн яам, зам тээврийн яам бүгд санал нэгтэйгээр уг хэргийг ажигтны өөрийнх нь буруугаас болсон осол хэмээн хаасан гэж тангараглах шахам ярина. Мөн компанийн захирал нь хөдөлмөрийн даатгалын үйл явцыг зохих ёсоор шийдэж өгөө зогсохгүй ар гэрийнхнийг нь тайвшруулахын тулд өөрийнхөө хувийн мөнгнөөс нэмэлт тусламж үзүүлэхээр тийм сайхан сэтгэлтэй хүн гэж ярьдаг. Тэсон цааш үргэлжлүүлэн тэр өдөр хохирогчтой нэг ээлжид гарч байсан хөгшин ажигтан Пакаас мэдүүлэг авдаг. Хөгшин ажилтан хэрэг гардаг өдөр хохирогчоос арх хүчтэй үнэртэж байсан бөгөөд хамгаалтын хэрэгслээ зүүхээс татгалцсан хэмээн тэр даруй ярьж эхэлнэ. Тэрээр хохирогчд хид хідэн удаа сануулсан ч үл тоосон гэх ба дараа нь компанийн даргыг хохирогчийн хэргийг маш сайн зохицуулсан, ажигчдаа маш их анхаарал халамж тавьдаг хүн хэмээн магтдаг. Гэвч Тэсон үүнд нь бүрэн итгэж чадахгүй байсан бөгөөд хөгшний ярианд эргэлзсэн хэвээр үлддэг. Тиймээс тэрээр нөхцөл байдлыг таньдаж судлахаар ажигчдын байнга ордог хоолны газар руу явна. Харин Бонагийн тухайд өнөөдөр бол Тэсоны аавын нас барсан өдөр буюу тахилын өдөр байв.
Жил бүр Тэсоны ээж нүсэр их тахилын ширээ засдаг уламжлалтай. Бонаг биер болж орж ирсэн өдрөөс нь л эхлэн хадам ээж нь түүнийг дээд зэрэглэлийн үйлчлэгч мэд үзэж тахилын ёслол зориулан бүх зүйлийг бэлтгэхийг шаарддаг байлаа. Хадам ээж нь Бонаг дагуулan зах руу хүнс цуглуулахаар явах боловч ямар загас сонгох тал дээр зориуд өөх хайж түүнд хүндрэл учруулна. Энэ үед Тэсон өнөөх хоолны газарт үдийн цай уухаар ирсэн дүр эсгэж байгаад эзнээс нь хэрэгтэй мэдээллээ асууж амжив. Хоолны газрын эзэн: хохирогч бол ямар ч үед архи уудаггүй хүн байсан. Хичнээн гунигтай зүйл тохиолдсон ч тэр архинд огт хүрдэггүй байсан юм. Гэхдээ сүүлийн үед тэр их нартайгээ муудалцсан байсан. Уг нь тэр эхнэрээ их л шүтэн хайрладаг хүн байсан да. Эхнэр нь харин компани ерөнхийлөгчийн гэрт үйлчлэгч гэдэг байсан юм хэмээн нууцаад илэлээ. Үүнийг сонсоод Тэсон үннийг багч болов адарлаж эхлэв. Харин нөгөө талд Боно захаас буцаж ирээд хамаг хүнд ачааг ганцаараа зөөнө. Бэлтгэх шаардлагатай орц найлагуудыг хараад өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хадам ээжийнхээ үгэн доромжлол, хатуу ширүүн сургалтад хэрхэн зовж байсан гашуун дурсамжууд нь сэтэрхэн тэр. Тиймээс энэ удаад тэрээр дахин өөрийгөө зовоохгүй байхаар хатуу шийдэв. Боно ханцууга шамлан хутгаа бариад бүх зүйлийг нүд эрэмхийн зуур маш хурдан бэлтэж дуусгалаа. Гэвч салаатанд сармис амтлагч хийснээс нь болоод хадам ээж нь түүнийг ямар ч хэрэггүй амтан хэмээн хашигчин загинж гарав. Боно маргааныг эцэлхийн тулд хормогчоо тайлж шидээд шин ногоо дахин худалдаж авахар яаран гарч явдаг. Энэ хооронд Тэсон ховрогчийн эхнэрийн талаар сураглахаар гэрлүүн ярам очжээ. Гэтэл хөршүүд нь түүнийг нөхрийнхөө оршуулгын ажлыг дөнгөж дуусгаад л шүн дөлөөр ачааны машин дуудан нүүгээд явчихсан гэдгийг хэлв. Тэсон ийм яруу санд руу нүүсэн гэхээр тэр байтугай байрны барьцаа мөнгөөч буцааж авч амжаагүй байх гэж таамаглав. Тэр хавийн үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын газруудаар орж утасны дугаарыг нь хайсан боловч олж чадсангүй. Яг энэ үед түүнд дүүгээс нь зурус ирж өнөөдөр аавынх нь тахилын өдөр тул хурдан гэртээ ирэхийг шаардав. Хамгийн гол нь ээж нь түүний эхнэрийг бараг л амьсгалах завгүй болтол нь зовоож байгааг хэлнэ. Тэсон мөрдлөгөө зогсоогоод гэр рүүгээ яарамгүйв. Тэрээр гэртээ орж ирмэгцээ Боногийн хуруу руу загсны яс зоогдож төсөрцснийг олж хардаг. Тэрээр сандран хурууг нь боож өгөөд хормогчийг нь булаан авч өөрөө аяг таваг угаахаар зогсдог. Боно хадам ээжтэй баригдахаас айж байсан ч Тэсон түүнд санаа зовлтгүй өөрт нь даатгачдаж хэлнэ. Гэвч санаандгүй байдлаар Тэсон аяг угааж дуусаагүй байтал хадам ээж нь өрөөнөөс гараад ирэх нь тэр. Багаас нь алган дээрээ бөмрүүлж өсгсөн хайртай хүүгээ аяг угааж харин Боног хажууд нь зүгээр сууж байхыг харсан хадам ээж газар дээрээ л галдуурах шахав. Энэхүү аянг цахилгаан мэт уур хилэнг харсан отхон дүүн хурдан гихчин зүхтав. Тэрээр дөнгөж ирж байсан хоёр эгчтэйгээ тааралдаад ээж нь Боногоос дахиад л утгагүй шалтак хайн маргалдаж байгааг шуудхан хэлв. Гэрт хадам ээж нь Тэсоны бээлийг хүчээр тайлуулахаар дайрах боловч тэрээр эхнэрийнх нь гар бэрцсэн хэмээн тайлбарлаж бээлийгээ тайлахаас эрс татгалздаг. Хадам ээж нь тэр даруй Боног ажил хийхээс зүхтаж зориуд өвдсөн дүр эсэглээ хэмээн хардаж гарна. Тэсон үүнийг цааш нь төвчсөнгүй. Асуудлыг нэгмсэн цэгцлэхээр шийдэв. Ээж болон эгч нарынхаа өмнө тэрээр өнөөдөр уг нь тэдний аавын тахилын өдөр байтал хамаг хүнд хүчээр ажлыг нуруундаа үүрч яваа хүн нь Боно байна гэдгийг хатуу хэллээ. Тэрээр мөн хоёр эгчтэй хандан үүнээс хойш эртхэн нэрж гар бие оролцсон тусалж байхыг, бүх зүйлийг Боногийн толгой дээр тохиж орхидог байдлаа болохыг шаардав. Үүнд нь том эгч нь тэр даруй уурлан түүнийг эхнэрээ өмөрч ээжигээ мартсан амтан хэмээн шууд харааж гарна. Хадам ээж нь хүүгээ Боноод тархиа угаалгасан хэмээн буруутгаж Боногийн гэр бүл гарал үүслийг сүхэн ярьж эхлэв. Ээж нь эхнэрийнх нь өнгөрсөн амьдралыг сөхөж доромжлохыг харсан Тэсон уураа барьж дийлэлгүй Боног хөтлөөд гарахаар зүтгэнэ. Үүнд дургуутсан хадам ээж нь шуутхан алим шүүрч аваад Тэсон руу шийтчихв. Гэтэл хэн санах билээ дээ. Боно рефлексээрээ өнөөх алимыг нь агаарч шүүрэн барьж аваад хадам ээжтэй буцаагаад өгнө. Үүнд бүр чиг хилэнсэн хадам ээж нь хатаас нь загас шүүрэн авч Тэсон руу дайран цохиж эхэлдэг. Дунд эгчин салахдаж дундуур нь орсноор энэхүү жижигхэн маргаан бүхэл бүтэн гэр бүлийн галзуу зодоон замбраагүй бужигнаан болон хуйрав. Энэхүү эмх замбраагүй дүр зургийг харж зогссон Боноод дахиад нэг сонин мэдрэмж төрлөө.
Төрсөн гэр бүлийнхэн хичнээн хэрэлдэж маргаж, бие биеэ харааж зүгсэн ч хизээч салж хагцдаггүй нь үнэн аж. Яг энэ үед отхон дүүн гүйж ирээд нэгэн шокийн мэдээ дуулгав. Бяцхан Жия алга болчихлоо гэсээр орж ирнэ. Бүхэл бүтэн гэр бүлээрээ түүнийг хайхаар байрны доорх тоглоомын талбай руу яран бууцгаана. Хадам ээж нь хүртэл үглээ марцсангүй. Бона ямар ч хэрэггүй амтан гэж буруутгаад гэртээ хараад мэдээ хүлээж бай гэж зандрав. Гэвч Бона хадам ээж рүүгээ нуруугаар нь хүйд орхитол ганц л муухай харахад хангалттай байлаа. Ингээд бүгд тал тал тийш тарж охиныг хайцгаав. Бона тэр даруй Киа руу залгаж тусламж хүсэх бөгөөд Киа ойр орчмын камерын систем рүү ганцхан оролдлогоор л амжилттай нэвтэрч Жия хотхоноос гарч өөрсдийнх нь амьдардаг байр руу явсныг олж мэдэв. Бона охин руугаа очихоор гэрлүүгээ яаран гүйх замдаа Тэсонтой тааралдана. Энэ үед Киа Жияг дээвэр рүү гүйж гарсныг камерт илрүүлж хосууд тэр даруй түүнийг олохоор дээшээ гарцгаав. Үнэн хэрэгтээ Жия өмнө нь Тэсоны дүүгээс тахилын ёслолын талаар асуухад тэрээр Деважинд байгаа хамаатнуудаа хоол идэхийг урьж байгаа юм гэж тайлбарлаж өгсөн байж л дээ. Тиймээс Жия түүний хийснээр хийх арга зам хайж явсан нь тэр байв. Ингээд Боно охиноо 9 минут оллоо. Дээвэр дээр үлмийгөө өргөн тэнгэрт нисэх онгоц руу гараад аллах охиноо хараад Боногийн өөр нь хүрхийн сацуу өрөвдөн. Хаасайгүй гүйж хүн бүрийн санааг зовоолоо хэмээн загнаж эхэлдэг. Жия нулимс туслуулан уйлж ээжийнхэн өвөө эмээ хоёрыг Деважинд очисон гэж хийсэн болохоор тэрээр ээжигээ тэдэнтэй дахин уулзуулахын тулд том нисдэг онгоц барьж авахыг хүссэн юм хэмээн тайлбарлав. Яг энэ үед гэр бүлийнхэн нь ч бүгд гарч ирж энэхүү дүр зургийг хардаг. Тэсоны сэтгэл маш их хөдөлж, нулимс унган, уйлж зогсох эхнэр охин хоёроо очин тэрж авна. Зүрх шимширмээр энэ явдал хадам ээжийнхэн сэтгэлийг ч зөөлрүүлж буулт хийхэд хүргэв. Тэрээр үүнээс хойш энэхүү нүсэр түүхтэй тахилын ёслолыг цуцалж байгаагаа зарлалаа. Маргааш нь Боно эрч хүчээ 100% нөхөн ажилдаа ирсэн бөгөөд багийнхан бүгд цуглаж чүнгүүг устгах төлөвлөгөөгөө яаргачлан хилэлцэж эхлэв. Энэ өөдгүй амтан казиногийн VIP давхарт бөгж байгааг тэд мэдсэн байлаа. Тэнд нэвтрэхийн тулд нэг болзол хангасан байх ёстой нь. Казино өдөр бүр энгийн давхарт хамгийн их хожсон ганцхан хүнд л VIP тасалбар олгодог байв. Багийнхан төлөвлөгөөгөө эцэслэн баталж, Кияг өөрийнх нь зохион бүтээсэн хит өндөр технологийн харааны шилтэйгээр тийшээ илгээхээр болов. Энэхүү хүчирхэл зэвсгийн тусламжтайгаар тэр казиног хоосолж тухайн өдрийн хамгийн шилдэг тоглогч болох ёстой байв. VIP давхарт амжилттай нэвтэрснийхээ дараа тэд Чүнгүүгийн анхаарал сарнихыг далимдуулан түүний өөх зүйлд тусгай эм сэмхэн хийх төлөвлөгөөтэй байв. Энэхүү тусгай эм нь хэдхэн минутын дотор Чүнгүүгийн бүх биеэр хашил үүсгэж хүчтэй хариу урвал үзүүлэх байлаа. Яг энэ мөчид доктор Ко казиногийн эмчийн дүрээр гарч ирэн Чүнгүүгийн биеийн байдал муу байгаа тул яаралтай түргэн тусламжийн өрөөрөө авч явах шаардлагатайг мэдэгдэнэ. Хамгаалалтынхан түүнийг казиногийн гадаа үүрч гарахыг хүлээж байгаад Боно холоос ганцхан сумаар л түүнийг устгах байв. Боног энэхүү даалгавартайгаа зууралдаж байх зуур Тэсоны мөрдөж буй хэрэгт ч бас шин эргэлт гарлаа. Янг Хугийн хамтран ажиллагч хөгшин Пак гинт өндрөөс унаж амиа алджээ. Унсан байлал болон үхлийн шалтгаан нь Янг Хугийнхтай яг ижил байв. Хэрэг шүн дүлэр хөнгүй зилүүд газар гарсан тул нэг ч гэрч байсангүй бөгөөд тагдаанаар ямар ч сэжүүргүй бүрэн мухардалд орсон байдаг. Хамгийн сонирхолтой нь тэр хөгшин гаднаасаа номхон дүлхөн, гэмгүй нэгэн мэт харагддагч гэмт хэргийн бүртгэл нь нилээд зузаан байлаа. Хулгай болон бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгээр 5 удаа шоронд орж байсан аж. Ямар нэгэн ноцтой зүйл байгааг мэдэрсэн Тэсон барилгын группийн дарга Чонтой биечлэн очиж уулзахаар шийдэв. Корпорацийн хаалхан дээр дөнгөж ирэх үедээ Тэсон дарга Чойг машиндаа суугаад явж байхтай таардаг. Тэр даруй хаашаа явахыг нь мэдгээр араас нь мөшгөж эхэлдэг. Энэ үед казинод Киа өндөр технологийн харааны шилнийхээ ачаар төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байв. Тэр нилээд их хожсон ч дунд нь маш сайн тоглодог нэгэн өрсөлдөгчтэй санаандгүй таархан тэр. Тэр эмэгтэй нөхцөл байдлыг эргүүлэх уран зайл хэрэглэн Киягийн хожих магадлалыг булаан авч цорын ганц ялагч болж орхив. VIP давхарт гарах тасалбараа ингэж алдсан тул тэдний төлөвлөгөөг бүхэлд нь дахин боловсруулах шаардлагатай боллоо. Боно амьдрал үргэлж төлөвснөр болдоггүйг сайн мэддэг тул өөр арга сонгохоор шийдэв.
Тэрээр казино руу өөрийн биеэр нэвтрэм орохоор хөдөлдөг. Яг энэ үед дарах чойг дагаж явсан Тэсон мөн л казино руу орох гэж оролцсон боловч хаалган дээр хамгаалагчдад саатуулалджээ. Тэсон хамгаалагчтай маргалдаж байх зуур Бона санамсаргүйгээр түүн рүү хальт харчхав. Тэсон ч тэрхүү танил дүрсийг хараад эхнэртэй нь дэндүү адилхан байсанд ихэд гайхаал өнгөрнө. Тэсон болон түүний туслах дарах чойг мөшгсөөр казинод ирсэн нь энэ байв. Гэтэл Бона яг энэ үед даалгавраа биелүүлэхээр тэнд явж байсан юм. Азгүйгээр яг зам дундаа нөхөртөөгөө таарчихсан тэр. Тэрээр сандран малгайныхаа сарвчийг доошлуулан хурдхан бултав. Хэрвээ нөхөр нь түүний энэ танил нурууг харчхал юм бол бүх зүйл будаа болно шүү дээ. Энэ хооронд Тэсон дарах чойг дагаж байгаа дүр эсгэн хит хитэн зураг дарж амжив. Бона мэдээллийн ажилтан Киягийн зааварчилгаагаар ажилчдын цахилгаан шатанд сууж 23 давхар руу гарлаа. Гэвч гадаа байсан Тэсон чойг барьж авахын тулд казино руу орохоор зүтгэсээр л байв. Тиймээс тэр казинод ажилдаг нэгэн танилаасаа гуйн дотогш нэвтэрч яг өнөөх цахилгаан шатанд суухаар ирдэг. Бона цочирд нь нөхрөөсөө дөнгөж бултаж амжтал охиныхын цэцэрлэгийн багш дахин залгаж тэрээр утсаа яаран таслаад цааш явна. Сон өнөөх танил нурууг хараад араас нь дагах гэтэл яг цагаа олон цахилгаан шатны хаалга хаагдаж Бонаг азар аварч үлдв. Бона Киягаар коридорыг хянуулж шатаар дээш өкслөө. Багийнхныхаа тусламжтайгаар тэрээр хамгаалагчдаас молтолж чүн гүүгийн өрөөнд сэмхэн нэвтэрч оров. Тэрээр хөрөөгчөнд байсан рашааны савнд багийнхныхаа бэлтгэж өгсөн тусгай эмийг хийж бусад савтай уснуудыг нь хогийн сав руу хаяж орхив. Түүнийг дөнгөж өрөөнөөс гарах гэж байтал Кия мэдээлэл өгч чүнгүү нэг эмэгтэйг дагуулan өрөөрөөгөө ирж байгааг дуулгав. Тэр эмэгтэй нь Киягийн VIP тасалбарыг булааж авсан өнөөх мундар тоглолтог бүсгүй байлаа. Гарах ямар ч боломжгүй болсон Бона аргагүй элхэнд угаалгын өрөөнд орч нуугдав. Энэ хооронд Тэсон болон түүний туслах дарга чойгийн тавлаж байгаа танхимыг олж очоод түүнтэй уулзах цаг товлсон хэмээн хамгаалагчдад худал хэлв. Гэвч хэсэг хугацааны дараа ажилчид нь ирээд түүнд хинтээж уулзах цаг товлоодгүй байгааг нь хэлнэ. Төлөвлөгөө нь нурж Тэсон дотовч дайран орохыг оролдсон боловч ажилчид тэднийг зогсоож хоёуланг нь тэндээс хөөж гаргадаг. Харин Бонагийн талд чүнгүү өнөөх бүсгийг дар суухыг урав. Бона чүнгүүг улаан дарсны хундланд сэмхэн масууруулах бодис хийж байгааг харсан бөгөөд хорлогдох гэж буй тэр бүсгийн хувь заяанд маш ихээр санаа зовж эхэлнэ. Адаа Тэсон ажигчдад хөөгдөн гарч чимээгүйхэн тэндээс явлаа. Гэвч тэрээр нэг л зүйлд маш бат итгэлтэй болсон байв. Тэр нь компани төлөөлдөг нөгөөх дарга Чой энд нууцаар мөрийтэй тоглоом тоглож байсан явдал байлаа. Өрөөнд дотор өнөөх мундаг тоглодог бүсгүй гинт өрөөний үйлчиллээ дуудав. Удалгүй ахлах тогооч хоолны тэрэг түлсээр орж ирэх бөгөөд чүнгүүгийн урд зориуд сонин үйлдэлхийг хэн тэр. Хоолоо амтархан идэж байсан чүнгүү гинтгэл шалан дээр ухаан алдаад банчив. Яг энэ үед өнөөх хоёр бүсгүй жинхэнэ дүр төрхөө илчилээ. Тэд хоёулаа хүсний алуурчид байж таарав. Түүгээрч барахгүй. Өнөөх мастер бүсгүй угаалгын өрөөнд хүн нөөгдөж байгааг аль хэдийнэ гадарлсан байв. Ингээд ахлах тогооч угаалгын өрөө рүү орж Бонатай туластахаар явах зуур тэрээр гадаа нь ялалтаа тэмдэглэн баясаж байгаад хөрөөгчөнд байсан рашааныг санаандгүй уучхав. Гэвч тэр нь Бонагийн аль хэдийнэ тусгай им хийгээд орхичихсан байсан өнөөх лонхтой ус байдаг. Угаалгын өрөөнд эмэгтэй тогооч хүширний цаанаас зэвсгээ далайв. Бона хүшгийг хурдан гихчин татаж өрсөлдөгчөө хяналттай авахыг оролдсон боловч түүний тулалдах ур чадвар энгийн нэг дунд зэргийх байсангүй маш мундаг байлаа. Энэ үед чихвчэнд нь Кия тасалтгүй асуулт асууж анхаарлыг нь сарниулаад байсан тул Бона тулаандаа төвлөрхийн тулд чихвчээ шууд лавдаг. Бонотой холбоо тасарсан Кия яг л гал дээр суусан мэд сандарч галзуурах шахав. Тэрээр яаравчлан доктор Кору мэдэрдэж тусламж дуудаад бүх камерыг хакердан хамгаалагчдыг хяналтын өрөө рүү хуурж аваачдаг. Гэвч түүний энэ үйлдэл нь казино руу сэмхэн нэвтэрч байсан Тэсонд яг л чихэр идэх шиг амархан болгож замыг нь бүрэн чөлөөлж өгчээ. Ямар ч харуул хамгаалалтгүй босон тул Тэсон дарах Чойгийн байгаа давхар руу шууд л гарч ирэв. Энэ хооронд Бона эмэгтэй тогоочийг дөнгөж буцааж цогчхоод шатаар дээш өгсөж байтал тэнд явж буй нөхрөө хараад сүнсэн зайлах шахав.
Азар тэр яг цагийг нь олж хурдхан бултаж амжсан тул баригдсангүй. Яг энэ мөчид тогооч эмэгтэй түүний араас дахин хөөж ирэхэд Бона түүнийг ашиглан хамтдаа нуугддаг. Үүнтэй зэрэгцэн доктор Ко Чүнгүүгийн өрөөнд яран орж ирэхэд тэрээр аль хэдийн шалан дээр ухаангүй унсан байлаа. Харин өнөөх хөлсний алуурчин нэмэгтээ андуураад хортоо ланхыг уучсан тул нүүрэн дээгүүр нь битүү улаан тууралт гарч амьсгалж чадахгүй амь тэмцэж байв. Доктор Ко түүнээс байцааж асуух үедээ тэр эмэгтэй болон тогооч бүсгүй мөн хамгаалалтын багт хуурамчаар орсон байсан хүмүүс бүгд орон нутгийн нэгэн хөлсний алуурчдын бүлэглэлийн гишүүд болохыг олж мэднэ. Тэдний өнөөдрийн жинхэнэ байна Чүнгүү биш харин дарга Чой байж. Яг энэ үед Бона болон ахлах тогооч бүсгүй хоёр туларцсаар ерөнхийлөгч Чойгийн өрөөнд орж ирэв. Дарга Чой яг энэ үед усанд ордог онгоцондоо тухлан хэвтэж байсан бөгөөд зочны өрөөнийнх нь гадаа хоёр эмэгтэй хөлсний алуурчин бие биенийхээ хэн болохыг ч мэдэхгүйгээр өөхөксөхөө үзэгцэн ширүүн тулалдаж байгааг огтхонч адаалсангүй. Гадаа нь Тэсон мөн л Батор гарч буй чимээг сонсоод дарга Чойгийн өрөөний хаалхан дээр ирчихсэн байв. Тэр хаалгыг яаж онгойлгох вэ гэж бодож байтал хамгаалагчийн дүрд хуурсан Бизи гэх залуу гинт гарч ирээд түүнийг яаралтай буцаж явахыг шаардлаа. Үүнийхээ дараахан Бизи өрөөрөө яаран орж өнөөх хоёр бүсгүйн тулааныг зогсоов. Энэ үеэр тэрээр санамсаргүйгээр Бонагийн нэрийг шууд дуудчихсан бөгөөд үүнийг сонссон Бона түүнийг таньдаг хүн байна гэдгийг ойлгож ихэд цочирдов. Ингээд хоёр тал түр тайвширч казиногийн гадаа гарч ирцгэн хоёр алуурчны баг үл ойлголцлоо тайлахын тулд бие биенийхээ хэн болох талаар ярилцаж эхлэв. Энэ үед Бизи Бонад тэдний жинхэнэ устгах ёстой байна. Хэдэн жилийн өмнө тэнсэн харалзах ялаар шоронгоос мултарсан аж донтон болох дарга Чой гэдгийг дэлгэлээ. Түүгээр ч зогсохгүй. Чой нэгэн ажилтныг ажилд авсныхаа дараа их нэрийг нь гэртээ үйлчлэгчээр ажилуулсан тасралтгүй хүчирхийлж хорлож байж. Үүнийг мэдсэн өнөөх ажилтан түүнийг хэрэгээ хүлээхгүй бол бүх үннийг хэвлэл мэдээллээр цацна хэмээн сүрдүүлсэн байна. Гэтэл хэн санах билээ дээ. Амийг нь хамхихын тулд ноён Чой маш их мөнгө цацаж, гэмт хэргийн бүртгэлээр дүүрэн өнөөх хөгшин хамтран ажилчныг хаахуулдаж өөртөө элсүүлж. Ингээд тэр өвгөн ажилтныг өндрөөс түлхэж хөнөөсөн байна. Дараа нь Чой энэ хэргийг ажилтны өөрийнх нь хайхамжгүй байдлаас үүдэлтэй осол болгон хуурвчээ. Мөн өнөөх хөгшин саяхан өндрөөс унаж өгсөн нь ч огтхонч санамсаргүй хэрэг биш байв. Энэхүү хөлсний алуурчдын байгууллага уг хэргийг мөрдөж мэдснийхаа дараа хөгшин өвгнийг өнөөх ажилтан нас барсан яг тэр газарт нь аваачиж төлөөсийг нь төлөөсөн байдаг. Одоо тэдний хийх ёстой эвлүүлдэг тоглоомын хамгийн сүүлчийн хэсэг нь дарга Чойгийн ам байлаа. Тэд VIP давхарт гарахын тулд л Чүнгүүгийг ашиглаж түүнийг хорлож ухаан алдуулсан байж таарав. Тэдний анхны төлөвлөгөөн нь Чүнгүүгийн өрөөнд гал гаргаж улмаар дарга Чойгийн өрөөрөө нэвтрэм орох байж. Гэвч зам донд Бонатай санаандгүй таарч бүх зүйл холилдсон нь энэ байв. Бизи мөн саяхан нэг сэтгүүлж Чойг мөрдөж араас нь дагаж яваа талаар санамсаргүй байдлаар малдлаа. Бона саяхан казинод Тэсонтой тааралцснаа тэр даруй санаж цочирдсан бөгөөд түүний зүрхийг гал мэт шатааж санааг нь зовоосон өнөөх сэтгүүлч нь өөрийнх нь нөхөр байсныг ойлгоод бүржих сандрав. Хоёр талын зорилго ижил байсныг харсан доктор Ко тэр даруй тэдэнтэй ар барин хамтран ажиллахаар болж бүх багийнхан хамтдаа сууж тактикийн 6 дахин шинээр зурцгаалаа. Жейд буюу казинод мундаг тоглолдог байсан мастер бүсгүй Чүнгүүс эрэхтээ өөрийгөө андуураад дарс уурчсан байна гэж бодно хэмээн таамаглав. Тиймээс тэр дахин түүн рүү очиж дарга Чойтой хагаралдуулах боломжтой байв. Ингэснээр Чойг өөхөх үед бүх сэжиг Чүнгүүгийн толгой дээр буух болно. Ингээд шин төлөвлөгөө албан ёсоор эхэлнэ. Жейд Чүнгүүгийн өмнө дахин гарч ирээд түүний занг хөдөлгөж хор шарыг нь мартсан хідэн үг хэлж дарга Чой түүнийг араар нь шоолж инээж байгаа гэж бодогдуулан төрхөрч эхэлдэг. Тэрээр галзуурсан мэт дарсны шилийг барьж очоод дарга Чойгийн толгой дээрээс шууд л асгаж орхив. Харин энэхүү завшааныг ашиглан Жейд гоо үзэсгэлэнгээ зэвсэг болгож Чүнгүүгийн гарыг өрөөний карт уншигчид хүргэн ногоон гэрэл асааж байгаа дүр эсгээд дараа нь өрөөндөө ирж хамтдаа жаргахыг өрөнсөө итгэнэ. Өөдгөө Чүнгүү энэ өгөөшийг шууд л өмхөж цагтаа яваад очив. Гэвч тэрээр хаалгыг түлхэж орохдоогоо зэрэгцэн шоконд орж ухрахад хүрэв. Учир нь тэнд ямар ч үзэсгэлэнт бүсгүй түүнийг хүлээж байсангүй. Харин яг өмнө нь дарга Чой зогсож байлаа.
Аль хэдийнэ бие биеэ үзэж чадхаа байж нүднийх нь өргөс болсон тэр хоёр нэг өрөөнд таарж бахта юу ч асуулгүйгээр шууд л улаан галзуу ноцолдож эхлэв. Яг энэ мөчөд Бона өрөөний цонхны эсрэг талд байрлах агаарын дүүжин бүхэгт сууж байлаа. Тэрээр маш тайвнаар мэргэн буучийн бууга барьж байг онлоод бохоо зүүлэн дарав. Ганцхан сумаар л тэр хоёр өөдгөө амьтныг хоёуланг нь нэгмөсөн тонилгож орхив. Даалгавар амжилттай биесний дараа Ким болон багийнхан бүгд урт амьсраа авч тайвширцгаалаа. Бизигийн багийнхан ч мөн даалгавраа гүйцэтгсэндээ туйлын баяртай байр. Энэ үед гэртээ Тэсон эхнэрийнхээ оронд бяцхан охиноо асарч байдаг. Гэтэл туслах нь залгаж зурагтаа асаахыг хүсв. Тэсон дарах Чой, Чүнгүү хоёрын өгсөн тухай мэдээг сонсоод бүр их цочролд ордог. Энэ хооронд мөрдөгч Жинч мөн алуурчин Кингфишер ганц сумаар хоёр шувуу буутсан гэх мэдээг сонс могцоо хэргийн газар руу шууд давхиж очлоо. Харин Тэсон хохирогчдын жагсаалтаас Чүнгүүгийн нэрийг баталгаажуулсныхаа дараа гинт хүшиж 5 жилийн өмнөх дурсамжууд нь түүний толгойд зургасхийн орж ирэв. Тэр жил Тэсон амь насаа алдтлаа хүчирхийлүүлсэн нэгэн хохирогчийн хэргийг бүхий л чадлаараа мөрдөн шалгаж байсан юм. Чүнгүүгийн нэрийг илрүүлж түүнийг шүүхэд шилжүүлэхдээ тэрээр маш их хүндрэлтэй нүүр тулж байв. Тэр талигачийн өмнөөс шудраг асыг тогтоож чадна гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Гэвч шүүхээс түүнийг гин буруугүй гэж зарлана гэж хэн санах вүлээ дээ. Хохирогчийн гэр бүлийнхэн уйлж цөхрөнгөө барж ухаан алдан унаж байхыг харах түүнд маш хэцүү байсан юм. Харин өөдгөө Чүнгүү ямар ч санаа зовсон шинжгүүгээр туслахуудаа дагуулan ялалтаа тэмдэглэхээр баяр хөөртэйгээр гарч явсан байдаг. Тэр үед л Тэсон амьдралдаа анх удаа юу ч хийж чадахгүй байгаа тэрхүү туйлын арчаагүй мухардалд орсон байдлыг мэдэрч байсан юм. Тэр шөнө тэрээр архиар уй гашуугаа тайлж Бонагийн хажууд очин өвөр дээр нь толгоогоо тавиад яг л жаахан хүүхэд шиг мэгшин уйлж байдаг. Харин одоо Бона л нэгэн цагт нөхрийг нь юу ч хийж чадахгүй мухардалд оруулж байсан тэрхүү гаж донтон цэвэрлэж Тэсоны зүрхэнд байсан хорсол үзэн ядалтыг тайлахад тусалсан нь энэ байв. Даалгавраа амжилттай биелүүлснийхээ дараа Бона гэртээ эргэн ирж игэл жирийн игдүүтэй бяцхан эхнэрийн дүрдээ хувиран Тэсоны өврийг налан эрхлэн хэвтэнэ. Тэд маргааш нь хоёулаа завсарлага авч мэдрэмжээ сэргээж нэгэн өдрийг хамтдаа болдож өнгөрүүлэхээр төлөвлөөд маш их давталж байв. Энэ мөчөд Бонад үнэхээр амар амгалан аз жаргалтай мэдрэмж төрж байхан тэр. Гэвч казинод хид хідэн удаа санамсаргүй тааралдаж хэн болох нь баригдах шахаж байсан мөчүүд түүнийг түгшээж айдаст автуусаар байв. Тэрээр хизээ нэгэн цагт сэтгүүлч Тэсон эмэгтэй хүлсний алуурчин Бона хоёр хоорондоо огтхонч зөрчилдөх ёсгүй тийм нэг газар нүүр тулан уулзахгүй гэхээс л хамгийн ихээр айж байдаг. За дараагийн эсхийг үзхийг хүсвэл бичлэгтээ лайк болон комент бичиж сувагтаа subscribe хийж биднийг дэмжээрэй.